За өнөөдөр бид улс орны амин чухал асуудал болсон төсвийг улсын хурлаар хэлэлцэж байна. Тэгээ миний асуулт болохоор энэ бидний хэлэлцэж байгаа яг эцсийн зорилго нь юу юм бэ? Эцсийн зорилго нь. Эцсийн зорилго нь энэ төсвийг сайжруулж чамбааруулах биш юм уу? Улсын хурлын гишүүд өчнөө цаг хөдөлмөрөө гаргаад олон хоногоор суугаад энэ төсөв дээр байгаа ноото цэгүүдийг нин тэргуунд хэрэгжүүлэх шаардлагатай байгаа төслүүдийг гаргаж ирээд ярихын, асуухын. Тэгэхээр энэ дээр үнэхээр ач холбогдол өгөөгүй ингээд маш их хөдөлмөрийг үнгүүдж байгаа байдал эндээс ингээд харагдаад байна л да. Ингэж тальт мүлт хурдан суурхай оновчгүй хариулаад өнгөрхийн оронд энэ гишүүд чинь нэрээ юу яриад байна гэд ач холбогдол өгөөд судал шинжлээд энэ асуудлуудыг төсвөө сайжруулахдаа ашиглах нь энэ хилцүүлгийн зорилго биш юм уу? Тэрнээс биш энэ хилцүүлэг чинь ингээд энэ төсөв дээр өөрчлөлт оруулах боломжгүй юм байна. Энэ байгаа хуулиараа. За нэг зарчмын зөрүүтэй саналгээ гаргаа явдаг юм байна. Энэ баг худлаа юм. Яагаад худлаа гэхээр хэрвээ та энэ төсөв дээр өөрчлөлт оруулах байгаа бол та тэр хасгаж байгаа төсвөө өөрөө гаргаж ирээ гэдэг юмыг гишүүдэд тавьдаг. Энэ үнэхээр гишүүдээ хүнд байдалд оруулсан ийм арга барил. Өөрөөр хэлбэл энэ арга барил буруу байна. Бид нар ч сайжруулахыг л хүсэж байгаа хүмүүс. Тэгэхээр төсөв ингээд боогдсон төсвийг засч болохгүй гэдэг. Тэгэхээр яаж бид нар энэ төсвийг сайжруулах юм бэ? Төсвийг сайжруулах үнэхээр боломж байхгүй байгаа хгүй энэ хуулиараа. Тэгэхээр яагаад энэ хуулийг ингээд чангатгсан гэдэг нь өнгөрсөн хугацаанд яадаг байсан гэхээр төсөв задарчингууд хамаа замбраагүй төсөв тавиад төсөв бүр алийг нь алдуулаад нөгөө сайжруулах нь битгий муудахчдаг байсан учраас ингэж хуулийг чангатгсан юм байна. Гэтэл өнөөдөр чинь бид нар шинэ 126 гишүүтэй шинэ улсын хурал штэ. Бид нар шинэ арга барилаар ажиллах ёстой штэ. Тэгэхээр бид нар сайжруулахыг саад болоод байгаа энэ хуулиа өөрчлөөч. Маш олон саналууд гарч ирж байна. Гэтэл тэр өрөөсөө ингээд нэг агаарт хийсэж байгаа. Яг л нэг юм хаданд ингээд хашгирж байгаа юм шиг ийм байдал энэ хилцүүлгээс харагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ хилцүүлэгсэн зүгээр л нэг нь асуусан болж, нэг нь хариулсан болж, нэг юм студийн ийм үйл ажиллагаа болоод байна. Гэтэл эцсийн зорилго чинь энэ төсвийг улам сайжруулад чамбааруулах биш юм уу гэж би ингэж хэлээд байгаа. За 2 дугаар асуудал болохоор энэ төсвийг боловсруулахдаа улс орны асуудлыг ерөнхий дүнгээр нь хараад үнэхээр улс орны өмнө тулгарсан амин чухал асуудлуудыг шийдэхэд төсвөө зарцуулдаггүй мó. Өнөөдөр эрүүл мэндийн салбар, эрчим хүчний салбар, боловсрол гээд үнэхээр хүзүү хоолойнд нь тулгарсан амин чухал ийм асуудлууд байхад тэнд ерөөсөө зарцуулахгүй. Хин үнэхээр итгэвч зүтгэлтэй хин салбарынхаа төлөө илүү төсөв авахгүйгээ тэр лобби юу гэдгийг тэрийг хийгээ явдаг хүмүүс нь салбартаа ингээд ахиу төсөвтэй. Тэгэхээр улс орны ингэж болохгүй шүү дээ. Улс орныхоо тулгамдсан асуудал дээр төвлөрч ажиллах, улс орныхоо асуудлыг ерөнхий дургаар нь харж энэ төлөвлөлтөө хийдгүм үү? Энийг шиг гишүүд ч хүсээд байна, ард түмэн ч хүсээд байна шүү дээ.